За сайн залуусаа. За энэ бол мэдээж уламжлал ёсоор weekly recap байгаа. Тэгээд weekly recap буюу түрүү 7 хоногт яг юу болсон талаар ямар арилжаанууд хийв гэдэг талаараа бас хуваалцъя гэж удаа сууж байна. Окей. За тэгээд түрүү 7 хоног гэдэг маань 8-аас 12-ны хооронд л та. Тэгээд өнөөдөр нэгдүгээр өдөр Gas weekly recap-а гаргачаад тэгээд арилжаа руу орох гэж байна. Окей. За weekly recap тэгэхээр 8-аас эхлээд бол би нэлээд алдагталтай эхлүүлсэн. Нэг алдсан, хоёр алдсан тий. Тэгээ хоёр алдаад араас нь бол энд одоо яг ашигтай арилжаануудаа хийж эхэлсэн байгаа. Тэгээ алдагталтай арилжаануудаас яриад яг ашигтай арилжаануудаас л яриа явчих гэж бодож байна. За weekly 7 хоногийн туршид бол ерөөхдөө daily uptrend trend buying zone 61.8 impulseтай байсан. Тэгэхээр daily бол дахиж харах шаардлагагүй гэсэн. 4 цагийн үед бол 4 цаг uptrend trend buying zoneтай байгаад байсан. 4 цаг нэлийн ядаргаатай хөдөлгөөнтэй байгаад байсан ерөн сүүлийн үед яг энэ хавцаанаас эхлээд бас энэ 7 хоног маань гайгүй болж эхэлсэн. За тэгэхээр энэ 7 хоногийг ашигтай байх, алдагталтай байсан үед нь бол угаасаа энэ хавцаа байсан, айгүй хэцүү байсан. Надад бол за ашигтай байсан үед нь энэ хавцаа орж ирсэн. Окей, тэгээд энд бол 4 цаг uptrend trend buying zone 38.2-д дөнгөж хэвээсэн байдалтай дээшээ импульс хөдөлгөөн явах боломжтой болоод ирж байгаа. За тэгээд энийг бол дахиж харахгүй. Ер нь бол 4 цагийн импульс угаасаа явах нь ойлгомжтой байсан гэдээ харчиж болно гэсэн 4 цагийн uptrend trend buying zone. 30 минутын дээр бол үндсэн хөдөлгөөн маань 30 минутын энэ тарагдж байгаа ажлын Yorolo эвдээд downtrend selling zoneтой болсон байсан. Гэхдээ Yorolo эвдснээс хөдөлгөөн бол буцаад дээшээ интерналаа мэдээж эвдсэн. За энэ хавцаа бол угаасаа одоо ингээ харж хагаад 30 минутын downtrend selling zoneтой tourism төлөвлөгөө ирж байгаа юм шиг харагдаад impulse төлөвлөгөө явах боломжтой юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр daily аптай 4 аптай impulse явах гэж байгаа 30 минут downтай impulse явах гэж байгаа. Тэгээд 4 цагийнхаа үндсэн яг оройн resist-ийг давж чадахгүй байгаа байдалтай байсан. За тэгэнгүүт 5 минутын дээр юу болсон гэхээр 5 минутын хөдөлгөөн бол ерөөсөө 5 минутын downtrend selling zoneтой байсан. За ингээ ойртол харах юм бол үндсэн хөдөлгөөн маань 5 минутын дээр энд Yorolo эвдээ downtrend selling zoneтой болоод за ингээ үндсэн хөдөлгөөн маань доошоо явж байгаа tourism төлөвлөгөө авчирхад 1 sell дахиад нэг tourism авчирхад 2 sell дахиад нэг tourism авчирхад 3 sell гэсэн байдлаар нийтдээ 3 sell-сэн байгаа. За энэ 3 sell дээр яг ингээ 5 минутыг харах юм бол 5 минутын downtrend selling zoneтой tourism төлөвлөгөө авчирхад оройн candle гаргахад эхний sell явсан. Хоёр дахь sell бол дахиад оройн candle гаргахад явсан. Гурав дахь sell бол дахиад оройн candle гаргахад явсан. Тэгээ 3 дахь sell-ийг орохын өмнө илүү тий орохын өмнө штэ. Орохын өмнө 2 дахь sell маань бол break-even цохоод эхний sell маань бол 1.5-аар хаагдаад тэгээ 3 дахь sell маань доошоос аваад 265-аар ашиг авчирсан. Тэгэхээр энэ тарагдж байгаа 1.5 нэг break-even 265-тай. За тэгээд 5 минут маань буцаад uptrend trend buying zoneтой болсон. Tourism төлөвлөгөө авчирсан. Эндээс buy-сан. Buy-дад бол би нэг 2.4-ыг л авсан. 244-ийг бол аваагүй. Биш ээ. Sorry, энэ дээр алдсан шүү. Аваагүй алдсан. За эндээс тэгээд 5 минут uptrend trend buying zoneтой болсон. Эндээс нь buy-сан алдсан. Тэгээ энэ бол асуудал биш. За эндээс ийшээ гүйлгээд одоо цаашаа юу болсон байна гэд харах юм бол үндсэн хөдөлгөөн дээр энд нэг buy хийсэн. Ерөөсөө арилжаа хийхгүй байж байгаа buy хийсэн. Энэ buy маань ямар ч учиртай байх юм бол ерөнхийн нөгөө нэг одоо 4 цагийн эвдэж чадахгүй байгаад байгаа resist-ээ эвдэд гараад ирж байгаа хөдөлгөөн маань 30 минутын дээр. За тэгээ 30 минут мэдээж uptrend trend buying zoneтой 4 цагийн resist-ийг эвдсэн асар хэмжээний buying volume ороод ирж байгаа. Тэгээ шижиглэлтэй байх нь ойлгомжтой. За тэгээ 5 минутын дээр бол үндсэн хөдөлгөөн 5 минутын tourism төлөвлөгөө өгч байгаа. Мэдээж эндээс бол орхон жоох эрсдэлтэй. Яагаад гэвэл 4 цагийн resist эвдэрсэн 4 цагийн tourism төлөвлөгөө эзэж хүрэлж магадгүй 30 минутын tourism төлөвлөгөө эзэж хүрэлж магадгүй байдалтай байгаа. Гэхдээ эндээс бол 4 цагийн resist дөнгөж эвдэрсэн 30 минут өөрөө дөнгөж uptrend trend buying zoneтой болцсон байгаа гэдэг дээр дөрөөлөө 5 минут бол uptrend trend buying zone impulse төлөвлөгөө явах хангалттай хэмжээний buying volume байгаа гэж үзэж байгаа учраас үндсэн 5 минутын ирсэн tourism төлөвлөгөөний Yorolo candle дээр ирсэн, Yorolo reject candle дээр ирсэн buying арилжаанд ороод авсан. Энэ бол яг жоохон ер нь жоохон энд бол ер нь удлаа олчлоо даа гэж бодож л байсан. Гэхдээ дээшээ бол саваа тэгээд маш урд авцсан. Тэгээ 2.5-аар авсан. За энэс хойш бол бас нэлээд арилжаагүй явж байгаад сүүлд одоо 5 дахь өдрөл жоохон шуугууллаа. Угаасаа тэгээд нааша цаашаа гэж жоохон нислэг гээд арилжаагүй байсан. Тэгээд 5 дахь өдөр жоохон шуугуулсан. За 5 дахь өдөр бол нэлээд арилжаа ашигтай авсан. За 5 дахь өдөр бол угаасаа 4 цагийн resist-ийг даваад гарсан. За 4 цагаас нь харуулах юм бол угаасаа daily бол uptrend trend buying zone 61.8 impulse явж байгаа шүү дээ. 4 цагийн үед бол uptrend trend buying zone 38.2-тэй impulse явж байгаа байдалтай хөдөлгөөн байгаа. 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын uptrend trend buying zoneтай байсан хөдөлгөөн байгаа. За 30 минут uptrend trend buying zoneтой энд tourism төлөвлөгөөний авчираад impulse хөдөлгөөн явж байгаа нөхцөл байдалтай харагдаж байгаа. За энэ impulse хөдөлгөөнийхэн дагуу за тэгээ мэдээж одоо энэ tourism төлөвлөгөө 23 level хүрээгүй initial bounce-тай impulse хөдөлгөөн явж байгаа учраас маш их хэмжээний buying volumeтэй байх нь бол ойлгомжтой. 5 минутын дээр бол хөдөлгөөн 5 минутын uptrend trend buying zoneтой за 30 минутын impulse-ийн дагуу 4 цагийн impulse-ийн дагуу daily-ийн impulse-ийн дагуу гэдэг байдлаар overall trend дагсан байдалтай 5 минутын uptrend trend buying zone-тэй tourism төлөвлөгөө ирэхэд эхний buy хийсэн Yorolo candle дээрээс. За энийг жоох ойртуулан харуулъя л да.
Ёроолын candle дээрээс энэ бол одоо ногоон candle шүү дээ. Энэ ногоон candle дээрээс эхний buy хийсэн 3.5-аар, хоёр дахь recent үйлдэл ирсэн, хоёр дахь buy хийсэн. За эндээс бол мэдээж 3.4-аар. За тэгээ гурав дахь buy хийсэн. Эндээс бол 6.9 7 арын ашигтай гарсан. За ингээд ийдтэй нэг энэ хоёр нэг ингээд 10.4-аар, энд ингээд 3-аар нэмэгдэл 3.5-аар нэмэгдэл 13.9-аар 14-аар авсан. За тэгээ тэрнийхээ дараа бол ганц хоёр алдагдaltaй арилжаа хийсэн. За тэрнийхээ дараа ахаад доошоо 5 минут бол downtrend selling zoneтой болоод за тэгээ 30 минут маань өөрөө энэ downtrend selling zoneтой болоод 5 минутын эхний recent үйлгээ ирээд rejected оройн candle гармагцсан sell арилжаанд орсон. За энэ дээр харах юм бол 30 минут альтын downtrend selling zoneтой болсон байгаа. За энэ таргад чинь downtrend selling zoneтой болоод 30 минут тэрнээс өмнө internal down болгоод дараа нь swing down болгоод 30 минут downtrend selling zone руу эргэж байгаа маань 4 цагийн recent үйлгээ ирэх боломжтой байна гэдэг дээр 5 минутын downtrend selling zone-ы recent үйлгэн оройн candle rejected хаагдах үед нь арилжаанд ороод за эндээс бол маш гоё 5.8-ыг авсан. За ийм арилжаанууд хийгдсэн. Тэгээ ерөнхийдөө бол яг энэ 7 хоног нэг 10 арилжаа, 11 арилжаа хийгдсэн. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 арилжаа хийгдсэн байна. Энэ болохоор яг рүүмд бол би нэг 10 арилжаа өгсөн санагдаж байна. Тэгээ рүүм дээр баг зэргийн алдаанууд бас гаргасан. Жохон эртээ эсэл месэлийг нь зөөж өгөөд ер нь бол яг рүүм дагж байгаа хүмүүсээ илүү алдагдaltaгүй байх үүднээс жохон тийм алдаанууд гаргасан. Гардаг ер нь бол тэгээд эдрийг засаад яваад байгаа. Окей. За тэгээ өөрийнхөө хувьд бол 13 арилжаа нээсэн. Бас нэлээд завгүй 7 хоног байсан учраас бас зарим арилжаануудыг бол орч чадаагүй орхисон арилжаа зөндөө байсан. Жохон урам ууралтай. За тэгтээ гайгүй. За 1 арилжаа, 2 арилжаа, 3 арилжаа, 4 арилжаа алдагдaltaй гарсан. За тэгээд энд нэг 7 арын арилжаа авсан. Энд нэг 3.4 0.6 1 break even-тэй 3.5 1.5 break even 2.6 2.5 гэх. Тэгээ ер нь нийтд нь ингээд бодоод үзэх юм бол ер нь давгүй дүн гарах ёстой миний бодлоор. За 3.4 нэмдэг нь 0.6 за нэмдэг нь 3.5 1.5 ер нь бол давгүй 7 хоног байсан. Гэхдээ энэс илүү байх боломжтой байсан гэдэг дээр жоохон урам уураад байгаа юм. За тэгээд хасдгийн 4 байгаа. Хасдгийн 4 тий 17.1 арын ашигтай ийм 7 хоног болсон. Окей. 17.1 ар. Энэ дээр би дутуу бичсэн байдаг шүү. За байж байгаарай. 2.5 7 5.8-га ерөөсөө бичээгүй юм байна л да. 7 3.4 0. Тийм 5.8 дутуу. Даанч нэг баг гараад ирсэн юм аа. Окей. За дахиад харцгаая. 7 5.8 3.4 гэж 4 3.5 1.5 за тэгээд 5.1 окей хастдаг нь 4 за мэдээж 22.9 арын ашигтай гарсан байна. Миний ойролцоогоор харж ирснээр бол яг ороогүй орж амжаагүй алдсан арилжаанууд нийлээд бараг нэг 35 6 байх ёстой байсан. Яг цэвэр ашиг нь. Гэхдээ муу бол биш. Гэхдээ яг нөгөө арилжаанд ороод алдсан нь хамаагүй дээр байдаг. Орохгүйгээр алдснаас тэгээд тийм болохоор жоохон тэр яг тэр арилжаануудад яагаад ороогүй шалтгаануудаа бодглохлоор жоохон сэтгэл гонсолттой байгаа. Гэхдээ зүгээр маш гоё, маш өндөр ашигтай, маш гоё 7 хоног болсон. Тэгээ энэ 7 хоног маань бас илүү гоё 7 хоног болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж энэ дээр бас нэг хэдэн зүйлийг цогж хэлэх хэрэгтэй. Хэрвээ та энэ trade room гэдэг зүйлд орж ирэх гэж байгаа болвол та доор байгаа description-д байгаа линкээр дараад худалдаж авч болно. Гэхдээ доор байгаа Motforex гэдэг линкэн дээр дараад брокер дээр өөрийнхөө арилжааны дансыг нээж цэнэглээд миний trade room-ээс хасах 30% хямдралтай нэгдэх боломжтой шүү. Нэгдүгürt. Хоёрдугаарт нь гэх юм бол Жаргалбек 6 гэдэг купон кодыг ашиглаад iTrader дээр та худалдан авах гэж байгаа пандын дансан дээр хасах 30% хямдрал идэх боломжтой шүү гэдгийг сануулъя. Окей. За энэ хоёр бол маш чухал. Та бүхэнд өөрсөнд чинь маш хэрэгтэй зүйлүүд байгаа. Өөрөөр гэх юм бол free room гэдэг линк байгаа. Тэр линкэн дээр дараад та бүхэн энэхүү арилжаануудыг хэрхэн хийгээд байгаа тайлбарыг цаг алдалгүйгээр дор нь аваад явахаас гадна тэнд байгаа хичээлүүдийг үзэх боломжтой, тэнд байгаа free анализууд, крипто анализ, янз бүрийн зүйлсийг хүлээн авах боломжтой гэдгийг сануулъя. Окей. Free room дээр нэг дээрээ. Окей. За ийм байна залуусаа бүгд амжилт хүсье. Жаргалбек баярлалаа баяртай.